Би 2 дахь хүүхдэд хийгээд гэртээ амьдардаг байлаа. Манай хадам ахын хашаанд түр амьдардаг байсан юм л та. Өдөр бүр ганцаараа гэртээ өнжин бусад хүмүүс ажилдаа явчихна. Гэртээ ганцаараа өнчгöd хаалга зүгээр байж байгаа донгой. Хиндэж би тоохгүй салхинд онгойж байна гэж л боддог байлаа. Сүүлдээ бүр хаалгадтад хүн орж иж байгаа юм шиг болдог болов. Нэг шин унтаж байхад хаалга хүн тогших чимээс сонсогдов. Нөхөр маань босч хаалга онгойлгосон ч хинч байсангүй. Тэгээд тэр хаалга онгоос өдрөөс хойш л гэрт янз бүрийн юм болно. Зүгээр байж байгаа гэрэл онторн, зурагт өөрөө асаж унтарна. Хөргөрч сална гэдэл. Тэгээд тоодгүй байсан юм л да. Өөргөө хямраад байгаа юм байна гэж бодно. Нэг шөнө манад эгч маань ирж хонлоо. Гэтэл эгчийн хүнчлэг хин нэгэн хуу татчихв. Игч орилж босч ирээд бит хоёрыг сандарлаа. Тэгээд өглөө игч маань босч ирээд танах их сонирн болчихж гээд яваад өглөө. Нөхөр бит хоёр ярилцаад сайн хүнд үзүүлээ гэд нэг хүнд очиж үзүүллээ. Гэтэл тэр хүн танаад төрлөө болоогүй эмэгтэй хүнээс нь сорогдож хэд хоног цул өргөж өөр аянд алга болно гэж хэлв. Тэгээд би орой болгон цул өргөдөг байлаа. Нэг шөнө унтаж байтал зүүдэнд минь цагаан хувцастай эмэгтэй орж ирээд чамд баярлаа. Би хойд төрлөө боллоо гэд алга болсон. Тэр өдрөөс хойш манайх ерөөдөө аман амгалан болсон юм. Би гэргийн гадаа хувцас угаах гэж зогсож байв. Гэрт хүү охин хоёр тоглол байлаа. Хүү маань ээжээ гэж орлоод гараад ирв. Яс миний хүүхэд манай гэрт нэг муухай хүн байна гэж хэллээ. Би ч юм хүн байдаг билээ. Хүн орж харагдаагүй дээ гэж бодоод гэрлүүг орлоо. Хин шалгах. Хүүгээсээ тэгээд юу болсон талаар асуусанд сая сэхсгэр үстэй ах намайг татаад байсан. Би ч хүүдээ буруу юм харсан байлгүй дээ. Гэрт нь муухай юм алга гэд хувцас угаахаар гарав. Хувцас угааж байгаад 20 канистраа устаа гэж бодоод хий өргөд нуруундаа юм хийчихлээ. Хөдөлж болтгүй бүгсэн би минь хөдөлж чаддгүй нөхрөө дуудлаа. Нөхрийгөө ирэхэд гэртээ хөвцсөн хүн байв. Маргааш нэмлэгээр явж зураг авахулаа зүгээр гин. Мэдрэлийн гаралтай нурууны суулт гэж хэллээ. Уламжлалын нэмлэгт хэд хоног хэвдэж барай хийлгээд овоо хөдөлдөг болов. Эмнэлэгт байх хугацаанд байн хар дараастай. Өөрийгөө хүж байна, хүнд алууллаа, хүнд хөвгдөж байна гэл сони юм их зүүдэлдэг байсан. Эмнэлгээс гараад гэртээ хараад 2 хонлоо. Дахиад нуруу хэсэг манд мэдээгүй болж эхэллээ. Би ч зүүдээ бодоод өөрийгөө сонирн байгааг мэдээд нөхөртөө хүнд үзүүлэе гэж хэлээд нэг таньдаг удган эгчтэй очиж золглоо. Тэр эгч маань онгодоодуудад онготон заларсан альбанд дайруулж, альбан хүний нэрийг алдвал хүнлүү дайрч суугаад өвчтөө хэсэгт нь алдаж, тэр хүний идэж байгаа хоол хүнсээр тижигдээд хүчээ авдаг юм гин. Би ч ихний өдөр үйл хийгээд хөл дээр явдаг болсон. Дахиж 2 хоног хийлгээд бүр давгүй болсон. Тэгж л альбанд дайруулж билээ. Энэ удаад ахтай тохиолдсон зүйлийг ярив. Ах маань 5 настай байсан үеийн юм шиг байгаа. Ээж ихч бит хоёрыг аваад сумын төв рүү явчихсан. Тэгээд гэрт аав, ах бас гаднаас манайхаар хонголж яваа нэг хүн үлдэж. Тэгээд шүн дундын үед ах нойр нүрэхгүй хүнжилд ороосоо дөнгөж цухын галын гэрэл ширтэж байж байтал хувцсны шкафны доороос гэрэл сүмэлзэн улам тодроод байсан гэдэг. Бодлогүй хүн багтахгүй тэр давчуухан заагаар усан сэгсэлсэн, таяг тулсан, лаа барьсан чармаа нуцгийн энд нь гарч ирж л дээ.
Ах маань айгаад байдгаараа хашгираад аавч сэрэм сүйд майд болон хүүг авсан гэнэ. Гэтэл тэр эмийг аав огт харахгүй бүр дэрэгдэн тулаад очижсэн байсан гэсэн. Хамгийн хачирхалтай нь манад хонож байсан хүн огт юуж болоогүй юм шиг буруу хараад унтаад байсан байгаа. Тэгээд нөгөөдөг чинь тэр хүнийг дэврээд унтчихсан гэсэн. Дараа нь мэрэгэн хүнээс асуух нэ. Манад хоногсон тэр хүнийг дагаж явдаг хорхоцсон сүнс юм уу ч түр байсан гэнэлээ. Одоогоос 11 жил өмнө ирээний нэг сургууль сурдаг байлаа. Тэр үед би хүүхэд байсан юм. Дотор байрсамстэй сүнс хараа тайгаад гэрлүүгээ буцсан гэх хүүхдүүд олон байдаг тухай сонсож л байсан. Тийм ч юм харсан, ийм ч юм харсан. Ийм мэтэрэй би чихний хажуугаар өнгөрөөдөг байсан. Учир нь чихтэйгээ сонсчул айх байх гэж бодсон юм л да. Өрөөндөө дөрүүлээ 2 давхар 2 орны хаалган чихт харсан 2 давхар миний ор. Хаалган дээрээ дөрвөлжин цогтой. Нэг өрөө ангиараа хотор зугаалахар болж гарахаас өмнө өрөөгөө цэвэрлээд ширээн дээрхээ янзлаад гарчаад юу ч үлдээлгүй хаалгаад өгчөд гарсан юм. Тэгээд оройн ирэхэд хачин гэмээр хүзээний зүйлд ширээн дээр байлаа. Нөгөө орны хоёр хүрээчгүй. Харин би бас миний орондоор унтдаг охин бит хоёр барайл үзэж сонирхож байгаад унтсан. Надад тохиолдсон зүйл энэ үйл мэдээлэлтэй өнгөртэй холбоотой байж магадгүй гэж бодож явдаг. Тэр шин би хан руу буруу хараад унтаж байлаа. Нуруунаас юм майжад байлаа. Нойрон дундаа барай тавтал. Аимшиг маник хуруу мэдрэгдсэн. Эргээд хартал орны шат дуурайд нэг юм буугаад авчихлаа. Би өрөөний хчид болж байгаа болоо гэж бодтол нөгөө ихч маань унтаж байлаа. Зүрх зогсоо шихэн байгаад дээшээ хараад нүдийг харахчихсан хүнчлөөний нүд чимээж яг натгийж байтал доод орны охин ээжээ гэж орлоод дуугүй болчихов. Би яагаад дууч гарахгүй би ч хөдлөхгүй. Тэгтэл доороос нэг юм гараад ирлээ. Сан харуул царайгүй. Нэг урт устэй. Урт тал нь хар боловч араас нь харахад цавцхан. Тэгээд нөгөө орны доод тохныг маш удаан харж зогсож байгаад 2 давхрын нэгч рүү гарах гэж нэг шат гიშгснээ нүдэн дээр аль болсон юм. Юм хайгаад байгаа мөглөлтөй ширээн дээгүүр гараагүйлгээд тэмтрээд байсан. Тэр зүйлтийг хайж байна уу гэж бодогдсон. Гэгээ ортол би юурээс унтах чадалгүй өглөө хүмүүс сэрмэх зөөлээд шөнийн бас явдлыг яриа шоконд орчихсон. Гар хөл салгалаад хүнчлөөж ихвэж чадахгүй байлаа. Доод охины яриаг сонсцол унтаж байхад нэг хүн нааст цааш болгоод дуудаад байсан гэсэн. Сэрэд гарсан хинч байхгүй байсан гэлээ. Тэгээд өнгийгүүд хартал нэг юм газар дөрөв хөллөөд сууж байснаа өдөөс нь толгоогоо айж хүн эргүүлээд харсан гэсэн. Тэгээд тэр охин ээжээ гэж дуурсан юм билээ. Тэгээд тэр өдрөөс хойш ганцаараа унтаж чадахгүй үргэлж хоёроо унтдаг болсон. Үүний дараа тэр аимшигт явдлуудыг хүүхдүүдээс асууцсансгод нэг охин өрөөндөө ганцаараа байж итл нойлоос холгүй тал биетэй юм гарч ирээд хан таазар мөлгөж байснаа нойл руу буцаад орсон 2 нүдэрээ харсан. Тэгээд галзуур шахаад сургуулаа орхиод гэрлүүг явсан гэдэг юм байна. Бас нэг охин сэртэл хөлдөн арзаасан өстэй хүн шиг дүртэй мөртлөө чихүүц сүрм юм сууж байсан гин. Айгаад хүнчлэн нөгөө тэс хугацааны дараа хүнчлээс өгöd гартал дээрээс нь харж байсан гэсэн. Үнэхээр аимшигтай. Би сар орчмын дараа гэртээ ирээд хэлээд энийг тэгээд зурхаачд үзүүлэхэд зүүн урд зүгээс чөтгөрийн хорлол болсон байна гэж хэлсэн. Өнгөрсөн зун нөхөр агсан тавиад 2 хүүхэдтэйгээ машиндаа хонлоо. Хотоор баахан давхлаа. Ямар жоохон хүүхдүүдтэйгээ буудал оролтой биш. Дими явж байснаас суслан гарч агаар амсгалж хоно гэж бодоод
Шадивлангийн нэг эзэнгийн хуучны байшингийн гадаа машинаа ор болгоод сайхан унтлаа. Шүний хүүтэн болж байлаа. Дараа дохноо яасан хүүт юм бэ? Сайн наалт хийгээл үргэлжлүүлээд унтлаа. Тэгсэн нэг мэдсэн би зүудэлж байна. Нөгөө байшингаас нэг мариалаг эмчийн халааттай хүүхэн гарч ирээд машины хаалгаар татаад машинд орохдоо хаалгаа онгохгүй байна. Тэгээд тэр "За та нар эндээс явцгаа. Энэ онцгүй газар" гэж байна. Тэгэл машины гаднаас түг гэж өшөөлөх нэг чимээ гараад би сэрлээ. Юу зүудлээгээд ганц секунд бодох агшинд дивгний машин пүн гээл халууд үгээл цонх цантал бүр гайхшрал төрүүлж орхилоо. Тэгсэн дахиад машиныг мань гаднаас түлхээд түг гээл байлаа. Хамаг биений үс босоод алзаагаад бушуу тэр газараас холдоод нэг дэлгүүрэн гадаа очиж унсан. Манай багш тохиолдсон явдал. Олон жил хөтөж хийж Монгол улсаараа хөндлөн гулд явахдаа нэг л удаа юу үзүүлдэг таарсан гэж байсан. 2 жуулчинтай 7 хоног нэг газар л баялгаар болж. Би тэр газрын нэрийг сайн санахгүй байна. Дундгой билүү тэр хавцаал байсан баг. Өдөржин хөтчөө хийгээд үдийн алдад очиж хонох айлтаа. Гэртээ жуулч байгаа нь л та. Тэгээд тэр айлд очтол үүдэнд нь мор үйдэх ганц шунтай айл байсан гин. Эхлээ жоохон гайхаад 2 шин байдаггүй билүү гэж бодоод айл руу ортол нялхуухтай айл байхаар нэлдгүй юм болтгүй амархаар болж айлын хүмүүст юм ярьсаар оройч болж гин. Нилийн орой би засах гэд үүдэр гартал нөгөө шун нь яг урдхан талд нь харагдаад энэ одоо ямар сони юм бэ? Заавал энд зовоод байхдаа яа гэм бол гэсэн юм бодоод ойр хавтаа би засах газараа явж илтэй. Нялхуухтай айлд ойрхон би засаад яах вэ? Холхон явъя гэж бодоод алхаж гэрээс нэг холж биш бас нэг орж биш нэг хонхордуу газар олоод суудал нүдний буланд нэг юм байх шиг харагдахаар нь хажуу тийшээ хартал нөгөө шун нь яг хажууд нь ирсэн байсан гин. Үхлээ агаал юун гэж сахар хурдаараа гэрлэнгүүхэд ортол жуучт нь яасан ийсэн гэд асуугаад салдаггүй. Хөтөж бид чинь улсынхаа айл сайн сайхныг харуулах болохоос муу юм ин харуултаа биш гэж бодоод амьсгаагаа дарж байгаад харанхуйгаас айгаад гэж жуучтай хэл санааг нь амраагаад нөгөө айлын эзэгтэйд хамт гарч бийцсийгээд хамт явсан гин. Ахаад гартал нөгөө шөнө нь яг байрандаа. Тэгээд яг очиж суусан хонхор газартаа очтол эргэн тойронд юуч байгаагүй гин. Тэгээс үлд нь өөрөө судлах нь энэ тэнд байдаг ганц мод бүгд эзэнтэй гэж үнсэн гэж билээ. Би амьдралдаа 3 удаа сүнсч өтгөдөө таарч байлаа. Одоогоос бараг 7 жилийн өмнө ангаахын оюутны байранд амьдардаг байлаа. Өрөөндөө дөрүүлээ. Игч, найз, бас нэг охин тэгээд би. Би гэж нэг ундамхаа өдрийн цагаар 1-2 цаг заавал унтдаг. Тийм нэг зуршилтай хүн л дээ. Нэг удаа хичээл ирт тараад өрөөнийхөө 2 охинтой жаалчул юм ярьж байгаад зуршил басан унтлахын цагийг хэлж унтах боллоо. Нөгөө 2 ингэсгээд хичээлдээ явна гэж байсан. Манай өрөө дотор байрны хамгийн том өрөө бас рүүлээ модон ортой. Тэр үед чинь модон ор болоод болдог байлаа. Азтай модон ор, азгийн төмөр ортой. Игч бит хоёр өөрсдийнхөө орыг нийлүүлээд хөндлөнгөөр нь тавьчихсан байдаг байлаа л да. Ингээд би сайхан унтаж байтал нэг хүмүүний гарын алгыг зөөлмөлөх шиг боллоо. Ихэндээ зочоод гэхдээ нойрондоо дэлдээд би сэрч чадаагүй юм. Гэтэл 2 дахь нэг эвгүй илэх үед би арцаагаад шууд л сэрлээ. Үүл байсан болохоор цаг ойролцоогоор 6-7 цаг л бол байсан баг. Харанхуй хөшгөө хаагаагүй учраас баг зэрэг гигээтэй байсан л та. Сэрэд гартал нэг мөрт авсан гэмээр үстэй. Нүүр нь харагдахгүй хүн паар налаад нааш цааш хөдлөөд бараг миний хажуу зогсож байлаа. Би бүр гайхаад юу билээгээд хартал хөдлөхөө болоод яг таг зогслоо. Шууд л хинбэ гэд асуусан ч хинч бишээ.
гэж нэг сонин хоолгоор хэллээ. Хамаг би арцаагаад хөдөлж чадахгүй айсандаа хам хүйс цовчсон. Чичрээд уйлаад шууд л нүдэ ханаад майн уншиж гарлаа. Эргээд унтчихаж гэхдээ бараг 5 минут л болсон байх. Сэртэл хам хүйстөгөө зууралталт арай гэж нүдэ нэгэд хартал нөгөөх ашгүй байдаггүй. Хөдөлж чадахгүй нэлийн хөвцөн. Айсаар байгаад хар хурдаараа гүгээд гэрлээ хасаатал өрөөнд хинж байгаагүй. Шууд өрөөнөөс гараад ээж рүүгээ яриад тэр үед бүр ухаараа алдсан байсан. Өрөөндөө орч чадалгүй байж ашгүй найз маань ирлээ. Игч ирлээ. Босон явдлыг хэлээд байж итл удалгүй ээж уцтаад үзмэрч найздаа үзүүллээ. Яаралтай гэртээ ирлээ. Тэр шин унтаж чадаагүй. Яг тэр эвгүй хоолой чихэн сонсогдож илүүсэн талын гар даахгүй нэг хүнд болчихсон байсан. Маргааш нь шууд гэрлэгүү яваад үзүүлтэл нэг юм байх нь байна. Өрөөнийхөө унтаж байгаа орыг яаралтай өрөөнөөсөө гарах гэж хэллээ. Тэр оронд нэг эмэгтэй хүн хорогдсон байна гэж хэлээд баахан засал хэлвлээ. Тэр хооронд найз маань бас бүүд үзүүлсэн. Тэгэхэд нөгөө бүү нь бас яг адилхан зүйл хэлсэн байлээ. Ингээд буцаж ирээд нөгөө ороо өрөөнөөсөө гаргаад бас тэмдэг тавьчихлаа. Дараа жилийн орыг авахгүй тул тэрэлдэ. Удалгүй нэг давхраас хэдэн охтууд ирээд бөөн баяр болоод аваад явсан юм. Айц дүүрэн хэд хоног өнгөрлөө. Гэтэл удалгүй найз маань ор хөдлөд байна, эвгүй санагдаад байна. Нэг л биш байна гэсээр нөгөө бүүдөө очиж үзүүллээ. Бүү нь үзээд нөгөө ор танайхтай ойртох гэж чиглэж байна. Юу н ойртох гээд байна да. Өрөөндөө битгий оруулаарай гэж хэлсэн гин. Нэг өдөр усанд орох гээл найзтайгаа доошоо буутал нөгөө орчин яг манай давхрын коридорт байж байсан. Тэр жилээс хойш би хизээч ганцаараа байхдаа унтаж ядгаа байсан ба гараа гаргаж унтахаас айдаг болчихсон. Би их бүтэхгүй ажил хийдэг хүн л дээ. Газар шороо хүндсэн. Түрүү жил би Завхан аймгийн Ургамал суманд алтны урхад ажилладаг байлаа. Шөнийн ээлжинд гараад унтаа байдалтай ажиллаж байгаад хальт сэргээд шанар руу хартал арзаасан хүстэй зэвхий царайтай хүүхэн яг хутган дээр зогсчихсан өөдөөс инээцэн сууж байсан. Би шууд машинаасаа өсөрч буугаад л нэг машинд орж суугаад үүр цайхын алдад буцаад ажиллаа гэж ихсэн байдیں۔ Сая хавар Хинтээ аймгийн Борон дөр суманд чоншны урхад хэд хоног ажиллахаар болоод тэгээд ер нь очиод унтаж байхад хажууд нэг хүн суугаад байгаа юм шиг нэг л эвгүй байдаг байлаа. Нэг өрөө нойр хүрдгүй утсаа оролдоод хэвтэж байсан хаалга онгочлоо. Би ч дотроо за манайхны нэг л орж ирж байгаа юм байна гэж бодоод хэвтэж байтал орны хажуу дээрээ зогслоо. Тэгэд би юу хүн юм бол гэд хартал бүү үзэгт минь. Хонин толгойтой ноорхоо дээлтэй нэг тийм хүн шиг юм хажуу зогсож байлаа. Би ч яагаад дуурах гэсэн дуурч чаддгүй. Хальт санахны жииндээс юу амь настал холбоод юм яриад байсан санагдана. Хотод ирээд удмынхаа өвөд үзүүлсэн. Тэгтэл ус авдаг хэлгэнүүлсэн байна гэж надад хэлж билээ. Би 70 тэрцэнц сүнс байдагт итгэхгүй шинжлэх ухааны мэрэгчлээ хүн л дээ. Гэхдээ зүүдлээ таарад байдаг болохоор итгэхээс өөр арга байдаггүй. Эмээ маань царуудаа 3 хүүхэдтэй бэлэвсрээд ахин хүнтэй суусан юм. Тэр хүнийг бид хойд өвөө гэдэг байсан. Намайг 10 таа байхад тэр өвөө маань илгээр өөд болсон юм. Манайхан бүгд ажил явдалд нь оролцоод би ганцаараа хоолой өгдөөд очоогүй. Ажил явдал дуусаад 3 хоног болсон шөнө би гэртээ хан руу хараад унтаж байлаа. Яг шөнө дунд миний араас мөрнөөс хүн татаад өвөөгийн хоолгоор миний хүү яагаад өвөөдөө ирж уулзсангүй гэж хэллээ. Толгойчуд өвөө өөд болсон штэ юу вэ гэд эргээд харах гэтэл хамаг би хөшчихсэн. Ойлгох ихлээр л дуу гарахгүй ар нуранаас хүүтэн салхисан үлцээд баяртай миний хүү гэж хэллээ.
Яг тэр үед хамаг биенээ сүлс гараад биеэ эргүүлж харсан чинь хинж байхгүй байсан. Хүүхэд байсан болохоор босоод гүгэл ээжийнхээ үрт орсон. Хэд хоног бүр толгооноос гарахгүй энэ явдал бодогдоод гэрээхэндээ илгээс айгаад гэртээ ганцаар үлдгээс айдаг болсон. Тэгээд би баг-багаар марцаар айхаа болж билээ. Үүнээс хойш сүнс мэдэрдэг болсон. Гэхдээ ховролдоо голдуу ойр дотны талигаш нар зүудлэгдэнэ. Үүнээс хойш 10 гаруй жилийн дараа аав минь зуурдар явсан. Өөд болохоос хэд хоногийн өмнө би муухай зүтлээ. Аавын зүрх хөвдөөд би түргэн дуудах гээд амжаагүй гэж. Гэрээхэндээ хэлээд ламаас асуусан чинь зүгээрээ сайн байдин гэсэн. Гэтэл аав минь яг тэр зүүдэнд орсон шиг зүрх нь хагдаад түргэн ирж амжаагүй. Аав минь бидэнд захиас үгч хэлж амжаагүй юм. Их л санаан зовсон байх. Яваад удаагүй байсан нэг шөнө хан руу хараад унтаж байлаа. Гэтэл яагаад ч юм аав минь намайг хараад байгаа юм шиг мэдрэгдээд би эргэж хараад нүдээ нээлээ. Цонхны наан аавын сүдэр байна. Сүдэр алгуурхнаар над руу ойртоод би нүдээ анлаа. Яг бодтор юм шиг аав минь толгойг минь нилээд үсийг маань үнэрлээд амьсгалаад байсан. Би ааваа гэж аяахан хэлээд нүдээ нээсэн. Тэгээс тэр сүдэр замхраад алга болсон. Бодвол салах ус хийж ивэлдэ авсан байх. Тэр надад ерөөсөө амар санагдаагүй. Би 2 жилийн өмнө анх сүнс харж байсан. Тэр үед би эгчиндээ амьдардаг байлаа. Эгчийнхээ 2 хүүхэдтэй хүүхд төрөнд унтдаг байсан юм. Манай хэд хаяа лагаар яваад өгнө. Тэр үед нь би унтдаг өрөөндөө биш заавал том өрөөнд унтдаг байсан. Яагаад гэвэл тэр өрөөнд нэг л хүйт даасан сонирн байдаг байсан юм л да. Нэг өвлийн орой би гэрээсээ гарахаар тэр өрөөнд нүрээ будаж байлаа. Гинэт дард хүйт дагаад сонирн болчихлоо. Би өөр аимшиг юм их үздэг, хаяа сүнс идэр мэдэрдэг байсан болохоор сонирч цан хөдлөн толио харагшаа эргүүлж гисэн юм. Гэтэл ард нь миний сууж байгаа өндөртэй адилхан өндөртэй жоохон хүүхэд толон туссан юм. Тухаараа харчихсан хүүхэд байсан. Нэг л сонин сааралцсан биетэй. Би ч анх удаа харж байсан болохоор салгалаа толио өөр дэш хөдлөвч гисэн. Хэсэг амьсгаа авч байгаа дахин толиороо харах гэсэн харагдаагүй. Толинд юу нэм сүнс сүдэр харагдаг гэдэг нь үний юм шиг байлээ. Миний амьдрэх хотод их дээрвийн байрлалууд байдаг л да. 1200 оны үед баригдсан барилгууд гэдэл ер нь л их хөгшин хот. Барилгууд нь хөгшин болоод ч тэр ер нь л янз янзын их байдаг юм шиг байгаа юм. Одоо миний амьдарч байгаа байр эзэнтэй л дээ. Анх орохдоо мэдээгүй юм. Хэсэг хугацаа өнгөрөхөд эзэн нь надад өөрийгөө мэдрүүлж эхэлсэн. Нэг өдөр би унтаж байхад намайг дээрээс нэг юм дараад авлаа. Би бүр хөдөлж чаддаггүй. Нэг ихтэй хүн цээжин дээр өвдөлөж суучгаад хөдлөг өггүй. Тэр үед амнаас минь дууч гараагүй. Хэрэндээ л хичээж нүдэн нэх үед миний дээрээс нэг эрэгтэй хүн хөөрөөд л алга болчихсон. Тэр өдөртөө их л эвгүүцлээ. Ятгад би ганцаараа амьдардаг байсан юм л да. Хэд хоногийн дараа орон дээр ихвдэж байхад юу юуг нэг эрэгтэй өрөөний хаалгаар ороод ирэн тэр.
Би ч өгтлээс очиод харсан хинч байгаагүй. Бүр яахаж мэдгүй хитонлоо. Яалтаач билээ. Гэрээсээ хол. Гэтэл нэг өдөр аяга уугаа зогсож байхад улаан цагаан нэг эрэгтэй хүн шатаа буугаад ард минь нэрээ зогсчихлоо. Манай орцны хаалга зөвхөн түлхүүрээр л онгож хагддаг. Дээр нь би гэртээ байхдаа дандаа гэрээгийн алгыг цоожлоод цоочны нүхэнд далиалгаад орчихдаг байсан юм. Юм яаж мэдхүү? Гаднаас хүн орж ирэх гэвэл түлхүүр хазгаа зоолохтой байгаа учраас онгох боломжгүй гэтэл. Тэгээд ч тэр өдөр гэртээ дөнгөж орж ирчээд хаалгаас на мэдэж байсан учраас ямар ч хөдөлгөөнгүй айгаа зогсчихлоо. Нөгөө эрэхтэй яг ард зогсчихсан. Амьсгал нь хүзүүнд мэдрэгдэж байлаа. Би бүр яаж чадахгүй яагаад нүднээс нулимс гарч ирлээ. Дотроо мэддэг маань мэгцмээ уншиж эхэллээ. Хөдөлж чадахгүй дууч харахгүй учраас аргаа бараад димийл нүдэ анж зогслоо. Хэсэг хугацаа өнгөрлөө. Нөгөө хоон зогсож байсан нөхөр мэдрэгдэхэ болов. Ухаан орсон даруйдаа эргэн харж гэрээ шалгалаа. Хинч байхгүй. Хаалган дээр гэрийн түлхүүр миний зоож үлдээснээр хിവэр байлаа. Шатадгаараа гэрээрээ дүүрэн лаасагаад өрөө болгонд арцууглалаа. Түүнээс хойш шид хоног чимээ анир алга. Нэг өглөө унтж байхад орон дээр нэг хүн гарч ирээд яг өөдөөс гараад хэвтлээ. Би их ерөн сэргийг хүнддэг хүн л дээ. Айгаад нүдийг нээж чаддаггүй. Би зүүдэлж байна. Зүүднээсээ сэргиж димийл өөртөө бултансаар. Гинэтхэн нөгөө хүн юу юугүй босч ирээд миний гидсэн дээр нүүрээ дараад хэвтгэт нь орлоод л босч ирсэн. Яг тэгэхэд нүдний өмнө нэг сони сүүдэр шиг бүртэлцээ далга болсон. Үүнээс хойш өдөр бүр айцтай боллоо. Найзыгаа хамт онооч гэж гуйж хаяада хамт оноо. Тэр үедээ чихтэйхэн тайван байдаг байв. Гэсэн ч надад байраа суулгах боломж байгаагүй. Ядгаад түрээсний мөнгөө тэтгэлгээрээ нэлээд хэдэн сар ардуулж гисэн. Бодит байдалтай нүүр тулж гэртээ байхаас өөр арга байсангүй. Байж байгаад өнөөгч намайг дарна. Сэрүүн байсан ч хамаагүй дараад л авна. Уйлж үзлээ, уучж үзлээ. Аргаа бараад би ядуу оюутан хүн эндээс гараад очих газар байхгүй. Хэсэг байж байгаад яваад өгнө штэ гэж хүртэл аргатаж ярьж үзлээ. Тэр маань бараг гандангаас сутгааргүй байнгын арц угаастай. Нэг өдөр би тэсгэл алдлаа. Уур хүрээд галтгоондоо сууж байгаад дуудлаа. Худлаа нүдний буланд харагдаад байлгүй хараад тэр хил хүүг байна гэлээ. Нэг хэсэг нүдний буланд алхаад явж байгаа нь сандал дээр сууж байгаа нь нэг газар зогсож байгаа нь байн харагддаг байсан юм л да. Тэгээд ирсэн гэж бодоод ярьлаа. Надад хэцүү байна. Хэдийн хоног жоохон тисчих. Би гэртээ арчгаад ирнэ. Намайг байхгүй хүснээрээ байж болно. Гэхдээ гэртээ ядаж аштайхан царай зүстэй очимоор байна. Хэд хоног 50 байлгаач гэж гуйлаа. Миний ч үгийг сонсох сүнс гэж юу байх вэ? Явн явдал тамлаж дарсаар л байлаа. Монголд очиод их мундаг хүнд үзүүлэхээр очлоо. Би элдв муу юм хэлмээргүй санагдаад юу ч хэлсэнгүй. Зүгээр л засал хийхээр ирсэн гэж хэлэхэд намайг үзэж байгаа танаа гэрт чинь нэг юм байна. Гэрийн эзэн бололтой. Чамайг их л тамалдаг юм байна да. Сүнс сүлт чинь зайлсан байна. Тэгээд бүр хүчтэй мэдрэгдээд байгаа юм байна. Гэхдээ нэг их гэмгүй юм байна.
Гэрээ ариутгах хэрэгтэйгээд аршин арц ис өглөө. Исийг гэрийн босгон дээр асгаарай. Арцаараа бүх булан тохоогоо ариутгаж аршинаараа бас ариутгах гэлээ. Ингэхдээ муу юм бодож хийгээгүй тайван байлгаж өгөөрэй гэж хэлээрэй гэсэн. Тэр сүнс угаасаа манайхаас явахгүй гэж хэлсэн л дээ. Ирээд хийснээр нь хийгээд одоо хүртэл 2 жил асуудалгүй нөгөө л байранд амьдарч байна. Түүнээс хойш хаа нэг дардаг байсан. Одоо ч тэгээд намгүн болж дээ. Нэг өдөр би гэртээ ганцаараа хонох болоод хоол хийж идчихгээд хоолоо барахгүй үлдээгээд унтах гэж жижиг өрөөндөө орлоо. Утсаар оролдож байгаад хальт дуу хийчих. Тэгсэн хөлнөөс нэг юм татаад байгаа юм шиг. Эсвэл хүнжилнөөс зуурагдж байгаа юм шиг. Тэгээд би сэрч эхлэв. Тухайн үед би нэг ч тоосонгүй. Ер нь бол миний хөлний шүрмс багаас л татчихдаг. Хаяа нэг өвддөггүй. Ихэнхдээ маш их өвдгөж өөлөлдөг байсан юм л да. Шүрмс татах гээд байндаа ухааны бодоод 0 орох гээд өрөөнөөсөө гартал. Галтгооны агаар шүгшнэ тэнд нэг юм сүмэлцээ доошоо бүгдийгөөд эсвэл дээшээ өндөлцөөд ялц шүү нэг юм байгаа нь надад анзаарагдаад шууд л орлогоогүйгөө түнчлээ ороод хөвтлээ. Тэгсэн чинь нэг хөвшүүний ханиалгах, хоолоогоо засах, нааш цааш хүлээж ирж холгоод байгаа нь сонсогдсон. Тэр үед зүгээр л зүрх зогсох гээд нулимс сурсаад тэгж тэр чимээ намдаж хүнчлээс дахиад татлаа. Ёстолыг мэдхгүй маань мэгзэн уншиж гарлаа. Тэгж нөгөөх маань яваад өгөх шиг мэдрэгдэв. За одоо гайгүй болохон тэгээд байж байтал галтгоонд юм тачигнаад л явчихсан. Одоо жинхэнэ болий дуусгах сүмсийг минь авуулав гэсэн шүү юм бодоод унтчихсан байлээ. Тэгээд өглөө босоод харсан плиткэн дээр байсан тогоо унаад нөгөө хоол маань газараар нэг асгасан байсан. Тэгээд биений хувьдлаас хойш хаанч байсан идэж байгаа хоолоо заавал дуусгадаг болсон. Хүүхэд байхдаа жавхлан цэцлэнд амарч байлаа. Бүлгийн багш унтаарай гэж цонх төгшөж чимээ өгдөг байв. Нэг шөнө цонх төгшөв. Манай өрөөний 2 унтчихсан. Би унтах гэж байна багшаа гэж хэвдэж байтал цонхон дээр төгшөж байсан чимээ цонхны цавцсан дээр, дараа нь ширээн дээр, дараа нь шалан дээр түг гэд дуурч байснаа. Миний хийдэж байсан орны яг дээр ирээ чимээгүй болчихв. Хүнжтэй толгоон дээрээ нөмөрчөд хэсэг зур чимээ чирнаад хэвдэж байтал эрэхтэй хүн амьсгалаад зүрх игээтэй зогсож явъя. Тэр үед өрөөндөө дөрүүлээ байсан хаалгад үжитэй тас харахгүй бүр хамаг бие хөшөж орхичихсан. Яаж үр цайсан юм бүү мэд. Бараг ухаан алдсан байхаа. Гараад дээд талын орныхоо өнжлийг татъя гэж бодсон боловч ямар ч хүн гарнаас бариад авах юм блэ гэж бодоод айгаад чадаагүй юм. Одоогоос 5 жилийн өмнө хөдөө байдаг гэрээсээ сумын төв орох гэд мотоцикл онон ардаа дүүгээс унтлан оройхон дугаар. Тэгэд нэлээд харанхуй болсон хойно сумын төвд орж ирээд хоны хайлахын гудмаар ороод явж байтал нэлээд зайтай нэг хүн зам унлан гарч яв. Тэгэд ойртоод очтол нөгөө хүн яваад байгаа хэрнээ байрнаасаа огт ахаагүй байв. Тэгэд бүр тулаад ирлээ. Би хурдтай явсан болохоор байдгаараа тоормслон зогсоод хаартал. Тас харанхуй шүн тусах тэр мотоциклийн хурц гэрэл байхгүй. Тас гар хүний сүудэр байж байгаад гинэтгэн алга болчихсон. Дүү маань бүр хоны хайлтаа орсон хойно энэ тухайд үрдэж ирсэн.
Амьдралдаа ганц удаа савдаг харсан түүхээс ирүүлье. 2013 оны цун Дорнод аймгийн нэгэн цусланд амархаар явсан юм. Тэр цуслан яг уулын бэлд байрладаг. Очоод нилээд хонсны дараа нэгэн шөнө нилээд орой болсон байлаа. Найзуудынхаа байшин руу очихыг ганцаараа гараад явж байсан юм. Харанхуй байсан болохоор эргэн тойрны ажиглангаа явж байтал уулан дээрээс нэг хүн ямаа мөрөлдсөн үр идэж байгаа юм шиг бууж ирж байгаа харагдахаар нь гайхаад хараа зогслоо. Маргаашийн хүүхдүүдийн хоолыг хийх ямааг авч ирж яваа хүн байна л гэж бодсон. Нөгөө хүн чинь бараг цагаар 4-5 метрийн зайтай урдуур өнгөрлөө. Гэтэл яасан гэж ямаа үрж яваа хүн биш, харин ямаан толгойтой бараг 2 метр шахуу түүнээс ч илүү байж магадгүй. Мархоо дээлтэй ямар нэгэн өмсгөлтэй өмссөн юм бүсгэж байхгүй. Тийм хувцастай зүйл миний урдуур хөвөлзөөл өнгөрсөн. Үнэхээр хүн харахад итгэхийн аргагүй тийм зүйл байсан. Тэрийг харсны дараа 3 өдөр 3 шөнө тасралтгүй өндөр халуурч харсан зүйлийнхаа тухай өөдөө хэлтэл өвөө маань тэр газрын лус садыг харсан байна гэж хэлж билээ. Халуурснаас хойш элдэн муу зүйл тохиолдоггүй л дээ. Тэгэд ч ламхард үзүүлээгүй юм. Хэдэн жилийн өмнө халуун оронд хэлний бэлтгэл сурахаар очсон байлаа. Очсныхоо дараа 2 найзтай болж нийлж байр хаагаад дажгүй хямд байр сургуульд ойрхон олоод орлоо. Нийтдээ 3 онцлогийн өрөөтэй. Тавилгууд нь шинэрээ боловч их л удаан хүн байгаагүй шинжтэй тоосон их дарагдсан байлаа. Орсон цагаас хойш намайг байхгүйд миний унтлагын өрөөнөөс чимээ гараад байдаг гэд найзууд хэлнэ. Нойлын өрөөнд ус татагдах хүн явж байгаа юм шиг хөлийн чимээ гардаг байв. Найзын маань өрөөний хаалгыг шүн майжиж усанд нь зөөлөн хүрэх хөлт нь хүн сууж байгаа юм шиг мэдрэгдэг байлаа. Би байхдаа тийм юм мэдэрдгүй л байв. Найзуудаа шүмжин кино үзээд ятраад тэгээ мэдрэл чинь нөлөөлөд байгаа юм байна гэж хэлдэг байлаа. Миний өрөөний хөшиг их нэмгэн тэгээ бас цайвар өнгөтэй байсан л та. Нар мандах зүгт байрлсан болохоор өглөө 5 гэдэл нар тусаад унтуулдаггүй байсан болохоор цонхондоо сонин давхарлаж цайхан харанхуй сэрүүн өвдөө боллоо. Нэг орой 2 найзтайгаа компьютер дээр кино тавьчихсан том өрөөнд юм яриад л би нэгийг үсийг сүлжээж сууж байтал миний өрөөнөөс нэг том юм пит пад гэдэл ирж байгаа юм шиг чанга дугарлаа. Нөгөө надаар үсээ сүлжүүлж байсан найз маань go away гэд ойлаад бит хоёрч дагаж ягаад өрөөний зүг харахад саралтаад яг л өнгөд хараагүй болсон юм шиг зэвхийн мэдрэмж надад төрлөө. Ер нь хүн их ахаар өнгөтөр харддаггүй юм шиг байлаа. Халуун орон болохоор бид тогны мөнгөө хэмнээд зөвхөн сэнс ажилладаг учраас их халууцсан. Дотор хувцастайгаа шалдан 3 хашгиралдаад орцсондоо гарлаа. За одоо яг хайчгүй гэдэл үүдэндээ уйлалж байгаад хэсэг тавшраад зориг ороод буцаж орж ядаж хувцс өмсөж авъя гэд хөдөлцөөд майн уншаад орлоо. Миний өрөөлөө орсон хичээл хийдэг ширээн дээр байсан сүнх хоол шидэгдсэн юм шиг болсон байсан. Тэгээд л тэр шөндөө танил найзандаа бид очиод хоноод маргааш нь олоолаа очиж бүх юм аваад нүүсэн. Нүүж байхдаа байрны амгаалагчаас асуулаа. Сайн мэдэхгүй байна. 5 жил лав хүн амьдраагүй гэж байсан. Бас хүүхдтэй нэг хүн манад ирсэн юм л да. Ой горонтой хүүхд нь орохгүй гэж уйлсаар байгаад үүднээс явж байсан. Тэгээ Монголд байгаа гэрийнхэн маань сайн гэсэн хүнд үзүүлсэн. Миний өрөөний таасны сэнснээс боож өнгөрсөн эрэгтэй хүний сүнс байна. Өрөөндөө огт нар тусахгүй болгосон болохоор догширсан байна гэж хэлсэн. Намайг 5 дугаар ангид байхад аав ээж ах 3 хүүдөө нүүсэн юм.
Би хоёр дүүтэйгээ гуруулан амьдардаг байлаа. Жил гарan ээж яв 90 очин тустай байсан. Гэтэл хоёр дүү маань ээж явыг санаад байна гэж байн гуйлдаг болсон. Ээж яв хоёр дүүг аваад би ч гэртээ ганцаараа үлдв. Багын найз маань манай байранд байдаг. Бас бит хоёр нэг ангид сурдаг байсан юм. Найзын маань ээж надад үнэхээр сайн. Айлын хүн ганцаараа хэцүү төхийгээд л байнга л туслана. Хаяа манай найз манад ирж хонно. Хаяа би тэдний дорж хондог байв. Нэг өдөр найзын маань ээж ажилдаа таарад бид хоёр хоёулахнаа тэдний тонлоо. Баах юм ярьж унтахаар хэвтлээ. Гэтэл шөнө орондоо ороос бид хоёрын хүнжлийг нэг юм татаад байна. Би яагаад хүнжлөө тас зураад өөлөх шахаад байж идэл орондоо ороос нэг юм гараад явчих шиг санагдав. Гэтэл халтгооны өрөөнд гинэт халбаг юм уу сэрээ ч юм уу нэг юм унсан. Би бүр айгаад хүнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд ээжийнхээ айж байхдаа уншиж байгаарай гэсэн майныг зогсоо цайг уншиж байгаад унтчихж. Өглөөс ирээд найзтай хэлж чадаагүй. Гэртэн болсон болохоор айх байх гэсэндээ. Тэрнээс хойш тэдний тонох битгий хэл өдрийн цагаарч орхос айдаг болсон. Тэр явдлаас хойш 3 жил өнгөрөв. Манай нах цах маань 2 хоос өрөөнд айл оруулав. Надад хантай их амар байдаг байлаа. Гэтэл найз маань нэг өдөр хоёулаа манай тооны ээж ажиллаар хөдөө явсан. Би ганцаараа байгаа гэлээ. Тэрийг сонсоод нөгөө амир шүнүүдэн тарагтаад шууд л үгүй хоёулаа манай тооны гэсэн чинь танад зурагт байхгүй ч та орой Деважингийн шигтэй яаж үцгийн. Хоёулаа манад л хоны л доо гэд баахан гуйлаа. Тэгэхээр тэгвэл хоёулаа киног үзчихэд манад ирж унтна шүү гэсэн чинь уралцглаа. Тэгэд чи юу яачд байгаа юм бэ? Манад сүүлийн үе тонхоо байсан. Бүр илхийж байсан биз дээ. Гэдэл уурлаад явчихлаа. Би ч бүр танах сүнстэй штэ гэж хэлэх гэж байгаад л болчихлоо. Тэгэд орой санаа зовоод гэрлүүн залгасан чинь нэг эрэгтэй хүн утас авлаа. Тэдний дунд эрэгтэй хүн байх эсвэл дээ. Гэт найзынхаа нэрийг хэлээд асуудал. Нэг амир бүдүүн хоолоогоор унтаж байна гэж тасалчихлаа. Би ч бүр гайхаад ахын ирсэн болов. Ирсэн бол надад хэлэндээ бас кино гэд өгчих гээд байсан хүн киноныхоо цагаар унтах сүтэй гэдэл баах юм бодлоо. Тэгж байгаад буцаагаа залгатал найз маань өөрөө утас авлаа. Ах чинь ирсэн юм уу гэж асуудал. Үгүй гэж хариуллаа. Гэхдээ сая эрэгтэй хүн уцыг авсан штэ. Чамааг унтаж байна гэсэн. Тэгсэн манай найз бас л уурлаад чи юу яах гээд байгаа юм бэ? Юм эрэгтэй хүн ганцаараа байгаа гэж хэлээ бицтэй. Чи л уцаан доо биз гэж тасалчихлаа. Би олон жил залгасан дугаар андуурах хэсэг хүн л дээ. Тэгээ уцаа салгачаар буцаага залгас уцаа аваагүй. Очтын билүү гэд байж идэл. Наад зах манай тэрэнд хүүхэд хараад өг. Ахын шөнийн ээлжтэй болчихлоо гэд тэдний тошиж хоноод өглөө хичээлд ирсэн найз маань ирээгүй. Бүр санаа зовоод хичээл тараад гэрт 8 байран ангийнхаа бас нэг найзтай хамт очтоо. Гэтэл сэгсээсэн өстэй шүнжин үйлсэн гэмээр нүүр нүдэнд хавцсан найз маань хаалгаа тайллаа. Би бүр хараад зочоод айгаад чи чинь яаж гавэ гэсэн чинь танаа тондог байж гээд ихэр татан уйлал байсан. Тэгээд юу болсон талаар асуудал. Манай найз гэртээ киногоо үзчихээд харанхуй тайгаад өөрийнхөө бүх гэрлаасаа том өрөөндөө бөөдөн дээр хөвтөж байгаад нэг мэдсэн унтчих юм. Бөөдөнгийнх нь урд нэг том шар өнгөтэй шилт бол болсон стенк байдаг байсан юм.
Гинс зочид сэрээд хартал галтгооны өрөөнөөс босоод бүх өрөөний гэрэл нь унтарсан бас том өрөөнд байсан зурагт өдөр нь бүгд унтарсан байсан гэн. Гайхаад автомат унтсан болов яаж босож харанхуй орц руу орж автоматаа хараад гэж босохдоо стенгний тойл руу харсан чинь том өрөөнийх нь хаалганы тэнд нэг өндөр эрэгтэй хүн хараа зогсож байсан гэн. Гайхаад нүдээ нухлаад хартал бүр тод харагдсан гэн. Яг л тойлонд ойлгоод өөрлөө харж байгаа юм шиг. Тэрийг хараад байгаа дэрэнд ороос уцаа аваад хүнжлэн нүгрээд хөвтөж. Ээжлүүгээ залгасан чинь таны даасан дахныг шүрэлтгүй байна гэсэн байна. Тэгэхээр нь гэрийнхээ утаснаас ээжлүүгээ залгасан. Дуудад аваагүй бас хамаатныхаа ах руу хэдий залгасан бас аваагүй гин. Гэтэл нөгөө эрэгтэй чинь би чамайг олон жил даглаа. Одоо л чи яаж байна гэд чанга инээсэн байгаа. Бас болоогүй галтгоон төмбөн шанаг тачирналтад бус нь хаагдаж нэгдэд байсан гэн. Манай найзын хаз болж нэг авчирх 2 мууртай байсан. Бүр айгаад галзуурах гэд чанга зайл гэж ойрлоод бас муу нохоогоо нэрээр нь дуудаж илтээ. Тэгсэн нөгөө гурав гүйлдэж төрч. Яалч би нохоо мөрсөн сардаг гэдэг нь үнэн байсан. Нохоо нь манай найзын хөл дээр суудсан. Яг тэр газар руу нухацаад нэг муурын толгой дээр нь суудсан. Нөгөө муур нь газар маажаад амар дуграад хамаг үсэн боссон байсан гэсэн. Айсандаа баахан үйсэн найз маань ядарсандаа унтчихж. Ядаж байгаад үйл байсан. Их л орчныг өнгөрөөс юм шиг байгаа. Тэгэд маргааш үлэн сэрээд уцаараа ээж рүүгээ залхатал дуудаж байсан гин. Гинт шүн нэгжгүй болцсон гэд байсан. Яалаа гэд нэг жи үцтэл 500 нэгж байсан гэлээ. Хамаатны харуу залхад би шүн айга танар руу залгасан. Та уцаа авахгүй байсан гэтэл ах нь шүн сэрэн байсан хүүхдүүлээд унтуулаагүй. Чи залгаагүй штэ гэсэн байгаа. Гайхаад залгасан дугаараа хартал хамгийн сүүлд өмнөхөөр надтай ирсэн дуудлага байсан гэн. Ээж нь ирээд ээжтэй хэлтэл ээж нь чи зүудэлсэн байгаас төрснөөс чинь хойш энэ байран байлаа. Юу л байв гэж ерөөсөө итгээгүй гин. Тэрнээс хойш манай найз байж байгаа л зочдөг. Бас нэг өдөр надад хийм харагдаад ээж дэлхийр ихгүй байна гэдээ уйлж байсан. Нөгөө галзуу сэргэлэн айлынхаа цохин болоод ч түрүү ирэх дураараа найз минь нүдэн дээр минь царай алдаж айж зочдөг болсон байсан. Ээж нь хүүхдээ хараад нэг л биш гэж бодсон уу яасан. Нэг айхтар утган дээр очиод уучраа хэлж амжаагүй байтал баг балчраа аваад ирэх гэсэн байгаа. Ээж нь манай найзыг аваад очтол иви яасыг цуусан бол гэдэл байсан гэн. Учрыг асуудал. Манай байр сургууль хоёрын хооронд нэг имлэг байдаг байсан. 2 дугаар ангид хичээлд явж байхдаа имлэгийн хашаанд хүн залуусан байсан эрэгтэй хүний цогцыг нэлийн удаа шинжиж. Тэрнээс болж тэр хүний сүнс охиныг чинь дагдаг байсан байна. Харин танаа нохоо энэ хүүхдийг хамгаалдаг байж. Одоо л тэр хүний сүнсийг аргалж явуулахгүй бол бүр төгшрөн. Сарын өмнө охинд чинь харагдсан байна. Тэр өдөр бол тэр хоёр анх уулзж байсан өдөр гэж хэлсэн байгаа. Тэгээд хэдэн өдөр сараар бөглөж янз бүрийн засал хийлгэж байж найз маань хэвэндээ орсон. Тэдний тэр байрнаас бас нүүсэн юм. Найз маань одоо 2 хүүхдийн ээж болоо сайхан амьдарч байгаа. Гэхдээ тэднийх нь нохоо муураа тэжээсээр л байна. Намайг мөнхөд идэг. Тэр үед би 14 настай байлаа. Нэгэн өдөр манайх цуслангийн машин худалдаж аваад нүүж ирлээ. Уг баш уулын бэл байрладаг. Бас хөл хөдөлгөөн цөөн, ой моттой ойрхон, ер нь л намгум сайхан газар. Энд бид аль болох хотын дуу чимээ тоос бохирдол стresснээс холдох гэж зуны 3 сарын турш байрлахаар ирсэн.
Нэг өрөө би аав ээж хоёрын ярьж байгааг санамсаргүй сонсов. Ээж аав руу төгссөн байдалтай. Энэ байшин нэг л яоцгүй хүүтэн хүндий санагдаад байна. Дээврийн хөндөгөөс намхан халзан эрэхтэй хүний дээр үеийн хар зураг олсон. Гэхэд аав өмнө нь амьдарч байсан хүнийх байлгүй дээ. Хий юм бодож битгий сэтгэлээ шаналгаад өөрийгөө айлгаад бай. Гэт энэ ярианы сэдв дуусав. Тэгэд би өрөөний хаалгаа хагаад унтав. Маргааш нь аав ээж хоёр ажилдаа явж би хоёр дүүтэйгээ үлдлээ. Тэр өдөр нар жаргаад бүрэнхий болж байтал гинэт тог тасраад айсандаа хоёр дүүгээ тэрвэд орон дээр суулаа. Айлдахгүй тулд онгоо яриад байж байтал зурхтны дийлэгдсэн дээр нэг намхан хүний дүрс бүжиглээд байхыг хараад гайхаад хий марсан байх гэж өөрийгөө тайвшруулад онгоогоо өргөжлүүлэн ярьж байтал нэг дүү маань зурхт руу заагаад тэнд нэг хүн хөдлөөд байнаага гэхэр нь ёстой зүрх зогссонгүй. Хүнжлэн нүмнүүд нүдэд хасаанаад байж байтал ашгүй аав ээж хоёр ирлээ. Би тэгэхэд нэлээд айсан болохоор юу харснаа хэлсэн боловч ээж маань намайг тайвшруулад айсан хүн даргал хөдлөн хий марсан байх гэд нэг сүртэй хүлээж аваагүй. Одлогын аав ээж хоёрт ч хачин зүйлс харагдаад лам нарыг авчраад энд хоригдсон намхан ихтэй хүний сүнсийг танилцсан. Гэхдээ бид дахиж тэнд амьдраагүй. Өөр айлд зарсан. Одоо бодох нэ миний дурсамжид үлдсэн эвгүй толб. Би уг нь сүнс чөтгөрт итгэдэггүй байсан хөхт. Гураас 4 жилийн өмнө ус аймар руу явлаа. Зуны сайхан өдөр аяллаар явах шиг жаргал юу байх вэ? Тэр үед ямар хоногтой ордог сасмал зам байсан биш. Хагас шороо хагас засмал гэдэл явсаар замынхаа талд ороод хаанч мэлээдээ нэг хээр талд хоноглох болсон юм. Тэгэд бүгд хоол унд хийж идцгээгээд унтах боллоо. Манайхан гадаа майхнаа бариад би машиндаа унтах гээд хэвтлээ. Яг л зүрхэмлэж байхад гадаа юм тачигнаад нэг юм найс цааш хөглөөд байна шүү. Хүн тулахгүй өөрсдөө ч унтуулахгүй яах гээд байт юм болоо гэсэн шүү юм бодоод өндөгөөд гарсан хинж байгаагүй. Бурхан минь ямар новшин вэ гэж пал гээл явчихсан. Тэгэд хамаг юм эхэллээ. Харагдахгүй хэрнээ мэдрэгдээд тийм нэг муухай өнөр бас чихүүц сүргэм хоолоогоор надаас шүнжин сам байсан. Эхлээд миний сам, миний гэж ин тэндээс хийж байснаа сүүл рүүгээ цээжин дээр минь дарж үснээс татаж байсан. Хамгийн хэрцгий шүрүүнс бүр яг сунахны аимшигтай татаж өгдөгсөн. Хурдхан үүр цайгаасаа хин нэг нь гарч ирээсэ гэж дотроо зөндөө залбирсан ч тусыг ис олж шүнжин тарчилсан юм. Үүлээ уйлж чадахгүй, орилё орилж болохгүй. Яг л нэг байралтайгаа шүнийг барж арай гэж үүр цайхан алдар тэр сэгсээсэн тэрийг харснаар би суларч хөтлөө явуулж билээ. Бүх юм дуусч өглөө болоход бусдыг айлгч байх гэд хүнд ч хэлээгүй. Манай дүү нэлэх байсан болохоор дүүг нь оролдоогүй. Намайг оролцсонд нь баярлаж байх шиг. Тэгээд цагийн нэртэд явцгаая гэсээр яг хөдөлгөөний өмнө өөрийнхөө гороож авсан үнэтэй самаа үлдээгээд явсан. Машинаа суугаад самаа тавьсан газар руу эргэж харахад нөгөө сэгсээсэн тэрэн чинь хөөрхөн болцсон над руу инээж байгаа юм шиг мэдрэмж төрж байсан. Тэгээд л цааш ямар ч асуудалгүй тайван очсон юм. Нэг өдөр манай хөргөн ах үүрээр гэртээ нэлээд сохт ирлээ. Игч маань арчгаад буцаад унтаад удаагүй байтал өөрөө нэг хүн боож ингэж зүрлээс хэрсэн нөхөр нь байж байсан гин. Тэгэд яавыг болоод салсан чинь ахын ухаан санаа орж гараад өөрийгөө хачин байгаа мэдээд зайран дуудаач гэд орилоод байсан гин. Ахыг очиж авчиртал чимээгүй орж ирчээд буцгараад явсан.
Хүргэн ахч гайгүй болоо тэр өдрөө амарцгаасан. Маргааш нь Зайрын ахын маань хөл баг зэргийг үг гიშгэд байхаар нь яасан гэтэл өчигдөр хүргэн ахыг дагаж ирсэн эмэгтэй сүнсийг гэрээс нь гаргахтал өшгөлчөөд явчлаа гэсэн. Тэр өдрийн оройн манай дүүнэр гэртээ томууд нь хичээлээ хийгээд багчуулан тоглол байжиж. Хамгийн том нь парны хажууд хичээлээ хийгээд сууж байсан чинь пар нэг чанга дуурсан гин. Ус ирэхээр тэгж дуурдаг. Тийм болохоор ихэндээ тоогоогүй. Хид хідэн удаа дуурахаар жоохон айс хийгээд байж исэн. Харин нөгөө өрөөнд хамгийн бага хоёр нь эгч нь 3, дүү нь 2-тай. Хөөцөлдөж тоглол эгч нь дүүгээ чи наана тоглол энд мама байна гэд хөөгд ганцаараа үгээд цацаас хөрөөд байсан гэн. Энийг нь том эгч нь сонсчод уцаар ээжтэй хэлсэн байгаа. Тэгээд ээж нөгөө Зайрын ахын онгодоос асуусан чинь танад хүүхдийн сүнс байна гэж хэлсэн. Гэртээ байгаа дүүнэр яагаад нэг өрөөндөө бөөндөө сууж байтал нөгөө пар нахаад хүн төмрөөр нүдэж байгаа юм шиг тасралтгүй чанга дураад ядаж байхад тог тасраад бүгдээрээ улам айцгаагаад орилдоод энэ хооронд ээж нь засал хэлгээд гайгүй болсон гэн. Өмнөх өдөр нь Зайрын ахыг ирэхэд ээж нь харагдаад хүүхэд нь нуугдаад харагдаагүй үлдсэн байсан байна лээ. Сүүлд нь хүргэн ахаас сонсохны анханасаа гэртээ ирэхэд нь хин нэг юм бүшиж оруулах шиг болсон гэсэн. Тэгээд яг сохтуу хүмүүс сайн анзаараагүй. Ер нь сохтууч бай, ирүүлж бай. Шүн өрөө болохгүй газараа явхад альбан тухайн хүнд наалдаж дандаа буруу муухай зүйл хийлгэж байдаг юм лээ. Тэр үед би оюутан байлаа. Сургуулийн ард яг ангар мөрний ирэг дээр дотор байр байрладаг. Үүл болохоор ангар мөрөн огт өлддгүй. Уур маань савсаатал хажуухай өдөртөө яг л үлгэрийн ор мэт цав цагаан болчихно. Шөндөө харин сав сарал өнгө маань тавтчихна. Ирхүүд сурж байсан оюутнууд бүгд л мэдэх байх. Харин тэр дотор байр их л сүнстэй гэж яригддаг хэрнээ мэдэрдэг хүн цөөнж мэдэрдэггүй хүн бас байдаг байлаа. Нэгдүгээр курст байхад В байрны 7 давхурч секцэндээ 2 бороо тохинтой явдаг байсан. Өрөөндөө харин сайн найзтай амьдрдаг байв. Нэг өглөө дөрүүлээ хичээлдээ зэрэг гараад л явлаа. Тэгсэн манай эхний параа орохгүйгээд байрлууга буцаж хэсэг унтаад явъя гэд өрөөндөө ороод зүрмлэж эхлээд удаагүй байтал үүдний секцийн хаалгаа хүн ороод ирлээ. Тэгэд манай өрөөний хаалгаар түлхүүрээ хийгээд л эргүүлэхээр өөрийнхөө найзыг бас хичээлэн цонголчихсан байхтаа гэж бодоод буруу хараад хэвттэл. Нөгөө хүн ч орж ирээд л учиргүй алхаад л өрөөнд нааш цааш алхаад л байв. Би эргэж хараад чи унталтаа гэж хэлэх гэсэн боловч эргэж харж чадахгүй хөссөн. Тэгэд л нөгөө дуурч чадахгүй хөдөлж чадахгүй нүдэ нээх гэж их л хичээж дэшээ хартал. Яг миний орны толгой дээр нэг эрэгтэй хүн нэг нүд нь огт төвлөрч нэг юм харахгүй цогцоо зайгүй эргэлдээд л нэг гар нь миний цээжин дээр дарсан харагдаж байлаа. Царай нь бүхэлдээ хөлдчихсэн юм шиг хөвөрчихсөн. Ус нь эрэгтэй хүний жижиг засалтай. Хөлдөөд үснийх нь үзүүрээс мөс нь хайлаад ус мөнжигнэж байлаа. Гэхдээ тэр үед би огтайгаагүй. Учир нь өмнө нь зөндөө даруулж энд тэнд зөндөө юм харж байсан болохоор бараг тасал босон байсан гэхүү дээ. Тэр дотор байранд амьдарч байсан хүмүүс бүгд л мэднэ. Хамгийн тэнэг нь би тэрнтэй ярих гэж оролцсон байдгийг. Гэхдээ тэр хариулаагүй л дээ. Тэгээд хэсэг байж байгаад би сулраа зүгээр болсон. Харин сэрснийхаа дараа гэмт юу болов гэд айж эхлэв. Орой найзгаа ирэхээр нь хэлчихсэн чинь нөгөөх маань нэг их тоосонгүй шинжтэй байлаа. Шөнө 2 цагийн үед унтаж чадахгүй уцаараа оролдоод хэвтэж байхад нөгөө найз минь тийчгнэл сонирн болж байснаа гинэт хөнжлөөж игээл зайл стам нэгэл босоод ирсэн. Гайхаад яагаад байгаа юм гэсэн чинь нэг хүн боох гээд байна гэж хэллээ. Тэгээд хоёулаа өрөөнөөс гараад өрөө найзуудтайгаа орж онсон. Тэрнээс хойш хэд хоног өрөөндөө орж чаддаггүй. Бөөд үзүүлээд аргалж дарах юм авчруулаад гайгүй болсон.
Одоогоос 2 жил гарангийн өмнө хавар 4 сарын 8-ны өдөр амралтын өдөр байсан шиг санагдаж байна. Хаант амьдардаг охин маань амралтаар өөр хот руу яваад би гэртээ ганцаараа үлдсэн юм. Бүрхэг бороотой өдөр байсан болохоор тэр орны ажил энтер гэсэр байгаад нэг мэтгэд орой болсон байсан. Амарч байгаа дээрээгээд мантон бууз хийж идээд 22 цаг өнгөрч байсан баха. Хоолоо идчихээд утас оролдож байсан дуг хийчихэж. Хаалгадал хүрдээд эмэгтэй хүмүүс орж ирж байх шиг байна. Шууд нөгөө өрөөрөө маань яваад орчих шиг боллоо. Цаг хартал үүрийн 4 цаг болж байсан. Би найз охин маань л ирж байгаа маань даа гэж бодсон ч нэг л сайн санагдсан тул гэрлээ асаагаад нөгөө өрөөрөөгөө шагаасан чинь доошо тонгоогоо суучихсан нэг хүүхэн бас хажууд нь цаашаа гараад цогссон нэг хүүхэн байж байлаа. Би ч юм бодлого нойрмогхон чи чинь одоо хар шөнөөр сохтуу ирж байгаа мó? Өглөө ирэхгүй дээ. Танихгүй хүн өнтер авчираад гэсэн чинь амар сонин хоолгоор доошо гарсан ч ихтэй. Чамд ямар хамаатай юм? Хуц гэж хэллээ. Надад нэг л эвгүй санагдаад бушуухан өөрийнхөө өрөөлөө ороод хаалгаа хагаад хэвтлээ. Тэгсэн нэг хөдөлгөөн хүнжээс хөвгдөд хажуугаар цэг хүүтэн хүн шургаад хүнжил булаацалтаад байхаар нь эргэж харж чадахгүй чи яваач ээ. Нөгөө өрөөлөө оролдоо. Яах гээд байгаа гэсэн чинь амар муухай инегээд нуруу усны сулгаагаад майжаад байсан. Тэгэл миний ухаан балартаад ингээл хүний нутад алуулдсан байж идүүлдэ байж гэж бодоол нүдний өмнө ар гэрийнхэн харагдал орлог гисэн дуу гартгүй. Хүчсээр байгаад нүдэн нэтэл би ганцаараа гэрт хинч байхгүй байсан. Айх гайхах зэрэгсэд мэддэг маань мэдсмээ бүгдийг уншаад арц цасаагаал урдаа тавиад дахиад хэлтлээ. Тэгтэл төд удалгүй дахиад л дэлгүүрээ эргүүлдээд нөгөө хоёр эмэгтэй хүний хоолой дахиад л гарсан. Хүчсээр байгаа дахиад сэртэл 4 цаг 20 минут болж байсан. Хэдхэн минутын давтамж энэ үйл давтагдсан учраас би яагаад арцаа асаасан ч ихтэй өвдгөө төвний суусаар өглөө гухтаж байсан. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө би уушгины хатгалгаагаар их нялгсан сэхэнд хэвтэж байлаа. Тухайн үед хэвтэж байсан хүүхдүүдээс хамгийн өмнө нь би байлаа. Эмчнэрийн анхааралд тэгээд миний үеийн хүүхдүүд нэг ч байхгүй. Дандаа нэрээ хүүхдүүд байсан. 14 хонлоо. 7 хоног нь их л том юм байсан. Би эсвч чадахгүй хэрнээ гэр бүл орж иж байгаа, эмчнэр орж иж байгаа бүхэл зүйлийг мэддэг. Тэрнээс гадна намайг тороод хүлгүй гаргүй. Толгоогоо цагаан бинтээр ороосон маш их хүн байдаг байлаа. Гэхдээ тэд бүгд царайгүй. Намайг далалдаг байсан. Зарим нь бүр хөлнөөс гарнаас татдаг. Харин тэднээс намайг аврах гээд тасгар хүн шиг илбэртэй зүйл тэмцдэг байсан. Намайг үргэлж хаалганы араас харж байдаг байлаа. Тэгэд намайг эдгээс ихэнээс гарах үед тэр хар хүн шиг малга болсон юмдаг. Би тэр үед жоохон байлаа. Шөнө 2-3 үед л байсан. Андуудын тэнд BSB-гийн урд зам гараад нэг сургуульч билүү цагаан барилаг байдаг да. Тэнд ганцаараа явж байсан юм. Эмээгийнх руугаа явж байсан санагдаж байна. Тэгээд алхаж явтал хоройд алхмын цаа нэг юм хөдлөд байсан. Би ч сохтуу хүн байна даа гэж бодоод замын нөгөө тал руу гарсан дээрийн болов идэр гэж бодоод хэсэг зогслоо. Тэгээд л за гайгүй байлгүй дээ. Ганц хоёр алхахтал яасан гэж. Нөгөө юм чи хэдхэн ормын дотор нүүрэн дээр нь тулж ирээд л бүр цусандаа хотолчихсон. Хувц сонор нь амар болчихсон. Үнэр таана гэж бас л амар байсан. Би бүр хөдөлж чадахгүй байгаад нүднээс нүлэвс урссан чинь тэр их шиг гараараа арчиж өгсөн үү. Шилжсэн байж байна уу? Юу ихэд байгаа юм тэгээд гүгэжтэй. Цутаач. Цогт гэж байгаа юм шүү. Гэт дуун чангарч байснаа гинтл ихэр татан уйлж байсан алга болчихсон. Би газар сууснаач мэдээгүй гинт нэг ах ирч хоёр надаас зүгээрээ гэрн хаан юм.
Ийм орой ингэж явж болохгүй эдрийгээ татаж босоход нь би шууд л гэрлүүгээ гүйсэн. Гэртээ яаж орж ирснийг огт санаггүй. Эмээ намайг өгсөн хүн шиг цаажсан орж ирээд баахан уйлж байгаад унтсан гэж хэлсэн. Цусандаа хутгалтчихсан тэр дөрөх уйлж орилж байгаа дүр өгтлөө гомдож сөхөрсөн шиг сонсогдож байсан. Одоо бодоход тэр хэвд магадгүй зам дээрээ осолд орсон хүн л байх. Надад нэг хөнгөн зүйл тохиолдсон юм л да. Би Хинтээ аймгийн Мэндэр суманд байлаа. 11 сарын 20 өдөр би ууланд ганцаараа төрөөд битүү мотон дотор зүгөө алдлаа. Өдөржингөө уйлал гүгэл байлаа. Шүн болж би яагаад модны ёроолт хөвтлээ. Иргэн тойрон нам гом. Нилээд хөвцөн дараад тэсвгүй босоод алхлаа. Харанхуй шөнө ай модон дотор ганцаараа цас хажимнуулаад иргэн тойронд чон уйлаад ай модоор нэг зөөрөтөд хэсэг алхаал нэг газар олж хөвтөн. Тэгээд өглөө болж өдөржингөө алхана. Аминда модноос гаргасан натай уул давна дахиад уул. Үлсүүд сангаад ядраад ийм байдалтай 5 өдөр болсон. 6 дахь өдрийн өглөө би нэг их шийгүү битүү бургас шиг модноос арай гэж гараал том модны ард суугаад бизнесээ сууж байтал миний гарсан шивүү мод хөдлөө шажигнан дуураад нэг амтан гаж ирж байлаа. Би айгаад газ босч өмдөөдтад эргээд хартал нэг нохоо шиг амтан хар хөхтө өнгөтэй. Би тэрийг хөөхөр огт хөдлөхгүй. Явхаар араас дагаад зогсоол өөрлөө нь очихоор цааш яваад их сонин. Би тэгээд нөгөө амтнаа даваалаад өдөржин алхлаа. Шүн болж би яагаад хадны ёроолт хөвтөд үүс бургасаар таглаад хөвтлээ. Тэгсэн өнөөх амтан чинь миний хатан дээр үсрээл гараад ирлээ. Дээрээс шороо асараад удалгүй аймад уул талыг цуурайтал чон шиг уйлж гарлаа. Удалгүй бөөн чон цуглаад хадыг минь тойрол үлэлдэж шогшилдож ихсэн юм. Би ингээл чоны хоол боллоо. Хорхон насндаа хөхн хүнтэй сууж үзээгүй хүүхдч гаргаж үзээгүй хөхн гэдэл их шаналж айж байсан. Тэр шөнө гарч явж чадаагүй болохоор их дарч байлаа. Хүүхийн даваан дээр өглөө болж нар мандсан. Би дэсгүй гараад ирсэн чоннууд байдаггүй. Бөөн баяр болж уулууруудад явлаа. Яг буугаад явж идэл уулын аманд 2 том хар баруун зүйл тойроод жижиг цагаан зүйлс гүйлдээд дотор пал гээл явчлаа. Сайн харсан чинь 2 морьтой хүн нохоонуудтайгаа явж байсан. Би тэр хоёрлог зөөлөн алхаад модны ард орж харлаа. Нөгөө улсууд хөдлөг шинжлэх. Нилийн ойрцсон нохоонууд нь дайрах гээд тэгсэн ашгүй нэг хүн ирж байна. Тэгээд ирэхээр нь ахаа би төрчлөө хаана явгаа мэддгүй гэж асуусан чинь ах чи чинь орсын хэлд авсан байна штэ. Хаанаас явж байгаа юм? Би биндэр гэлээ. Тэгсэн алга болоод онцгой байдал зарлагдсан хайж байгаа охин юм шүү гэж хэллээ. Тэгсэн манайхан намайг хайгаал айл болгоноос нэг хүнд ажиллаханд мордсон байсан. Тэр үед их хүйтэн хүмүүс өстэй дээлэн тэр хүмүүсүүд л цаг тутамд халуун гэрт орж дулаацдаг байсан гэлээ. Хоол идэж байгаа хэрнээ хөлдөж өгөх гээд байсан гэсэн. Нутгийн зон олон гайхшраа бараад 3 хоног хайгаад олдохгүй болохоор нэг бөөдрөө очиж үзүүлсэн гин. 3 өдрийн дотор олж игээ их хүндхэн шалгарт яваа охин байна гэсэн гинлээ. Тэгэл би 3 дахь өдөр нь 2 ахтай таарсан. Миний хувьд их азтай байсан. 2 ах намайг хараад айсан гэсэн. Шуламж төр юм болов гэж бодсон гэлээ. Бүр цухтах гэж байснаа жоохон харъя гэд харсан байгаа. Нохоонууд харж хуцаж байвал хүн бас сүудэртэй бол хүн үгүй бол сүнс шууд цухтыг гэж ярилцаж зогссон гэсэн. Тэгээд 2 ах надтай уулзаад мөс сахалж өгөө цай чанж цөөн хийж өглөө. Би хөлсөж байсан болохоор их л идэн гэж бодож байсан ч ганц сэр идээд л ахиж идэж чадаагүй.
Бүр ходоод минь агшсан байсан. Би бүр тураад ахар сүүл маань гарчихсан байсан. Ахын гэр дадалд гэрт нь орой 10 цагт очсон. Ээж ихнэр хоёр нь гайхаал намайг ямар азтай юм бэ гэж шогшрол толгоос ихсрээл ямар ч хүн амт үзэгдэхгүй. Агаас хүн оллоо гэж их л олзорхож билээ. Одоо бодох нь тэр бөөгийн л ач байх. Намын жил өмнө нөхөр хүүхдтэйгээ дархан амьдрахаа шийдээд ирлээ. Тэгээд байр савгүй гуравчин түрээслэхэр боллоо. Ажилдаа ч орлоо. Ажлынхаа ойрхон гээд нэг байр түрээслэлээ. Хүүхдээ цэцэрлэгт оруулж чадаагүй болохоор хөдөө хатам руугаа явуулчихв. Нөхөр зуны цагаар ажиллаа хөөгөөд байхаасаа байхгүй нэх. Би гэдэг хүн чинь өглөө гараад орой ирнэ. За тэгээ шөнийн аим шиг эхэллээ. Ирсэн өдрөөс эхлээд хар дарж эхлэв. Нэг ч өдөр өнжихгүй өгсөн хүн зүудлээд эхэллээ. Эхэндээ ч гайхаад нөхөртөө ийм хүн зүудлээ. Тэгж өхөж байна гэж ярьдаг байв. Дараа нь шөнө яг нэг цагт зэрэг нөхөрлөгөө уйлж ярина. Нөхөр маань гайхаад чи яагаад өдөр өнжихгүй өгсөн хүн зүудлээд байгаа юм бэ? Юм хомнаа сайжчихсан юм уу? Арай өгсөн хүн амтаа арчсан юм биш үстэй гэж гайхна. Би гэдэг хүн чинь оюутан байхдаа шүүх имлэг орж задлангийн багшигаа задлан хийж байхыг нь хүртэл харж байхдаа айж байгаагүй хүн. Сүүл рүүгээ зүүдэн толгоон тасалсан хүн орж ирэл шүн сэрхээр хажууд эрэгтэй хүн өвдгөө тэрвээ цаашаа хараа сууж байгаа нь харагддаг болов. Зургт өөрөө хасдаг. Тэр болгон төмжилтөд ороод л үлнэ. Тэгээд хашихгүй өглөө ажилдаа яваад л орой ирнэ. Нөхрийгөө ирэхээр ямар ч шалтгаангүй хэрвлэх юм. Байгаар л хэрүүл салахгүй. Нэг шин гинт сэрсэн чинь гэр дүүрэн утаамай болчихож. Гайхаад босч ирээд харсан чинь билетик хасаалттай байлаа. Тэгэл би галзуу юм шиг уйлаад л хамаг цон хаалгаа онгоолгоод л хэсэг амсгалж байгаад нөхөрлөгөө залгаад уйллаа. Нөхөр санаа зовоод үеэл ах руугаа хилээд ахын шин дунд ирж намайг авч байсан. Тэгэл тэнийг юм шиг ажиллаад дараад гэртээ ирнэ. Тэрнээс хойш удалгүй аав маань хөвсгөл яваад буцахдаа 2 бүүтээ явж байна. Ороод гарыг гэлээ. Нөгөө 2 багш нь орж ирэл цай хоол идчихэд л гадаа сууж байгаад гараад явчихв. Надад юу ч хэлээгүй. Харин дараа нь аав маань энэ байрнаас хурдна уу гэж хэлүүлсэн байсан. Тэгээд манайх тэр байрнаас нүсэн. Сүүл сонсохны сүнс гүйдлэрийн алдартай байрны яг нөгөө 5 давхурт нь орсон байна лээ. Харин нүүж орсон байранд ороод л ямар ч өгсөн хүн зүудлээгүй.